In this video, we will learn Mongolian verbs that requires dative case suffixes. Dative case is usually used when we talk about time, location, and indirect objects. Its suffixes are de and te. If you want to learn more about dative case, there is another video that explained every noun cases in detail. I will leave the link in the description below. You can check it later. Now, let's start learning the verbs without any further delay. Атаархах, to be jealous. Атаархах. Би алтан медаль хожсон учраас тэр надад атаархсан. She was jealous of me because I won a gold medal. Би алтан медаль хожсон учраас тэр надад атаархсан. Бэлдэх, to prepare. Бэлдэх. Өнөөдөр ажлаа тараад Монгол руу явах аялалдаа бэлдэх ёстой. Today, after I finish my work, I have to prepare for my trip to Mongolia. Өнөөдөр ажлаа тараад Монгол руу явах аялалдаа бэлдэх ёстой. Гомдох, to be offended. Гомдох. Түүний хэлсэн үгэнд би үнэхээр гомдсон. I was very offended by the words he said. Түүний хэлсэн үгэнд би үнэхээр гомдсон. Дурлах, to fall in love. Дурлах. Би чамд дурлчихжээ. I have fallen in love with you. Би чамд дурлчихжээ. Заах, to teach. Заах. Би дүүдээ хэрхэн шатар тоглохыг заасан. I taught my younger brother how to play chess. Би дүүдээ хэрхэн шатар тоглохыг заасан. Зориулах, to devote. Зориулах. Ээжүүд бүх зүйлээ хүүхдүүддээ зориулдаг. Mothers devote their everything to their children. Ээжүүд бүх зүйлээ хүүхдүүддээ зориулдаг. Тохиолдох, to happen. Тохиолдох. Чамд юу тохиолдов вэ? What happened to you? Чамд юу тохиолдов вэ? Итгэх, to believe. Итгэх. Чи бурханд итгэдэг үү? Do you believe in God? Чи бурханд итгэдэг үү? Өлгөх, to hang. Өлгөх. Хувцаа өлгүүр төлгөөрэй. Please hang your clothes on the hanger. Хувцаа өлгүүр төлгөөрэй. Мэдэгдэх, to inform. Мэдэгдэх. Өчигдрийн ослын талаар захиралд мэдэгдсэн үү? Did you inform the director about the yesterday's accident? Өчигдрийн ослын талаар захиралд мэдэгдсэн үү? Туслах, to help. Туслах. Манай байгууллага гэр оронгүй хүмүүст тусалдаг. Our organization helps homeless people. Манай байгууллага гэр оронгүй хүмүүст тусалдаг. Саад болох, to disturb. Саад болох. Ажил хийж байхад нь аавдаа битгий саад болоорой. When he is working, do not disturb your dad. Ажил хийж байхад нь аавдаа битгий саад болоорой. Таалагдах, to like. Таалагдах. Монголын хөдөө надад таалагддаг. I like the countryside in Mongolia. Монголын хөдөө надад таалагддаг. Уурлах, to be angry at.
уурлах. Тэр миний заримгийг эзэн учраас би түүнд ууралсан. I was angry at him because he ate my ice cream. Тэр миний заримгийг эзэн учраас би түүнд ууралсан. Үзүүлэх. To show. Үзүүлэх. Намайг Монголд очиход найз минь надад гой газрууд үзүүлсэн. When I visited Mongolia, my friend showed me many nice places. Намайг Монголд очиход найз минь надад гой газрууд үзүүлсэн. Элсэх. To enroll. Элсэх. 2 жил хичээсний эцэст хүссэн их сургуульдаа элсэн орлоо. After 2 years of hard work, finally I enrolled in the university I wanted. 2 жил хичээсний эцэст хүссэн их сургуульдаа элсэн орлоо. Оролцох. To participate. Оролцох. Бүх сурагчид монгол хэлний хичээлдээ идэвхтэй оролцдог. All students actively participate in the Mongolian language lesson. Бүх сурагчид монгол хэлний хичээлдээ идэвхтэй оролцдог. Зөвлөх. To advise. Зөвлөх. Эмчийн хувьд би бүх хүнд эрт унтахыг зөвлөдөг. As a doctor, I always advise people to sleep early. Эмчийн хувьд би бүх хүнд эрт унтахыг зөвлөдөг. Нөлөөлөх. To influence. Нөлөөлөх. Чихэрлэг хүнс эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Sweet food influence health negatively. Чихэрлэг хүнс эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. За, энд хүргээд өнөөдрийнхээ хичээлийг өндөрлөе.